Сайн бацгаана уу? Ишлэл подкастын маань хамгийн ихний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор сэтгэл зүйч уянгаа ол ирсэн байна. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Ирсэн ч гэсэн баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр ерөөдөө энэ подкаст маань юуны талаар байх вэ гэхээр хоёулын ер нь бол зүгээр энгийн харилцаа яриа өөртөө бодлоодаасаа солилцоо зүгээр ярилцаад ол явчихна гэсэн үг. Тэгээд ярих зүйлтэй байхын тулд хүмүүсийн хэлсэн үгсүүдийг бол бэлтгэсэн байгаа. Тэгэхээр тэр ишлүүдийг уншаад өөрийнхөө санал бодлоосоо хуваалцсан. Заавал одоо энэ ишлүүдийг ярмааргүй байна гэвэл ярмааргүй ч байж болно. Бүр цаашаагаа яриа маань одоо өөр сэдвийн талаар ороод явсан ч болно. Тэгэхээр яг өөрийнхөө чөлөөтэй ярилцаарай л гэж хүсэж байна. За тэгэхээр ишлүүдээ сонгосон ишлүүдийг ярилцахаас өмнө эхлээд уянгаагийнхаа өөрийнх нь дуртай ишлийн талаар сонсомоор байна. Ер нь ямар ишлэлд ер нь дуртай вэ? Нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр болохоор илүү хайрын тухай ишлүүдийг бол сонгосон байгаа. Тэгэхээр хайртай холбоотойгоор хоёлаа янз бүрийн сэдвүүдийн талаар бол ярилцсан гэсэн хайртай холбоотой. Тэгэхээр уянгаагийн маань хувьд ер нь ямар ишлэлд дуртай вэ? Өөрийнхөө дуртай ишлэлээсээ хуваалцаач гэж хүсэж байна. Хайрын талаарх миний дуртай ишлэл гэхээс илүү хайрыг би юу гэж ойлгодог вэ гэвэл хайр гэдэг нь одоо шийдвэр гаргалт, тэр хүнтэй хамт байх зориг, за тэгээ өөрийнхоороо байх орон зай, за тэгээ хамтдаа ингээ бие биенийг хүндэтгэн байх тэр нэг орчин гэж би айгүйх боддог. Тэгээ энэ миний айгүй дуртай ишлэл. Хин нэг хэлсэн үгөө сайн санахгүй. Гэхдээ ямар ч гэсэн ухамсарт яг энэ хайрын талаарх тодорхойлт маань айгүйх байж идэг. За уянгаа маань яагаад энэ ишлэлд илүү ингээд дуртай байгаа вэ? Тэгээ яг одоогийн яг миний насны онцлогтой айгүй тохирдог гэх юм уу? Магадгүй би өсвөр наснда эсвэл яг нэг 10 жилийн өмнө ч юм уу байсан бол хайрыг арай өөрөөр бодох байсан баг. Яг одоогийн нэг амьдралын туршлага үзэж харсан зүйл яг өнөөдрийн уянгаатай маань энэ одоо ойлголт маань илүү нийцэж байгаа учраас энэ ишлэлт их дуртай. За ойлголоо. Яа тэгэхээр ишлүүдээ гардуулж өгье. За эндээс уянгаа маань ишлүүдээ уншаад тэгээд дараа нь болохоор хин хэлсэн хэлээд тэгээ өөрөх үзэл бодлосоо хуваалцаад хоёлаа ярилцаа явчихъя гэсэн үг. За ингэнэ. За салъя. Хүн өөрчлөгдөн гэж найдан харилцааг бөөхлөөл чи тэр хүнийг яг одоо байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч хүлээж авахд бэлэн байх хэрэгтэй. Харин тэр хүн өөрчлөгдөхөөр шийдвэл тэр бол зүгээр л нэмэлт бэлэг юм аа. Нийл Страус. Америкийн сэтгүүлч. Ямар айхтар үгүй. За. Юу гэж бодож байна вэ энэ талаар уянгаа маань? Тий яг нөгөө өмнөхтэй л адилхан эмэгтэй хүн ингэж харилдаг гинэ. Ер нь бол энэ хүн ингэ өөрчлөгдөндөө гэж харилдаг. Эрэгтэй хүн болгоод энэ хүн хизээч өөрчлөгдөхгүй дээ гэж харилдаг гэж байгаа. Тэгэхээр яг энэ ойлголт байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа миний хувьд ч гэсэн тий аюу тийм аврагчийн дүр тий. Тий аварчих гал тий ариг удаг хүн байл нэг ахнаас гаргачих гал тий энэ хүн надтай л байхгүй бол би л байхгүй бол одоо ботлохгүй бүтэхгүй одоо нэг аврагчийн дүр нэг талын одоо сэтгэл зүйн хэрэгцээг хангаад шүү дээ тийм байдлаар эмэгтэй хүмүүс ялангуяа одоо хайр харилцааг эхлүүлэх гэдэг. Тэгээ энэ нь одоо зөвлөгөөн дээр болон одоо амьдрал дээр энгийн нэгэн жишээнүүд маш их харагддаг. Тэгэхээр энэ хүн яг гол нь бол хэлсэн байгаа юм. Чи тэр хүнийг яг одоо байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч хүлээж авахд бэлэн байх хэрэгтэй. Харин тэр хүн өөрчлөлтөөр шийдвэл тэр бол бэлэг нэмэлт бэлэг гэдэг. Тэр хүн өөрөө хэр ухамсартай байна. Тэрнээс шалтгаалж өөрөөсөө л болж өөрчлөгдөнө гэхээс хүн ер нь бусдаас шалтгаалж өөрчлөгдөнө гэдэг бол бас их ховор зүйл шүү дээ. Харин тэгээд одоо ингээд хосын харилцаан дээр ч юм уу эсвэл хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд зөвлөгөө өдр авах болохоор одоо би яах вэ? Би бол зүгээр байгаа. Энэ хүн ингэ болохгүй байгаа эсвэл уцаар ярихдаа өстой манай хүн одоо ингэж байгаа маа таал одоо энэ хүнийг ингэж өгөөч гэдэг ч юм уу. Өөрөлдвөл нөгөө өөр хүний нэг юм өөрчилж чадах юм шиг өөр хүнийг сэтгэл зүйчдэр авчир бас юм өөрчлөх хүсэл маш их байна. Зөвшөөрлгүйгээр. Тий, одоо жишээ нь аюу тийм эрхэнд халддаг штэ бид нар. Тэгэл энэ болохгүй байх гэж очиж уулзаад үг. Тэгэл энэ маань л болохгүй байна. Гэтэл өөрөө л яг ингэ болцсон. Тэгээд идэг байхгүй. Тэгэхээр энэ ер нь бол хүн өөрчлөлт бас нэг ийм сэтгэл судлаач хэлсэн байдаг штэ. Хүн өөрчлөгдөх боломжтой юу гэдгсэн чинь өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ тэр хүний насан дээр ахаад өөрийнх нь насыг нэмэх хугацаанд одоо хүн өөрчлөгдгөө. Тэгэхээр хүүхэд насанд одоо өөрчлөгдөх амархан нас ахих тусам энэ нь өөрөө хэцүү. Тэгэхээр тэрийг л аягүй сайн ойлгочих хэрэгтэй. Хүн өөрчлөгдөн. Гэхдээ энэ насан дээр нь дахиад нэг нас нэмэгдэх хэрэгтэй. Амархан бол хүн бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ хүн өөрөө шийдэх юм бол өөрчлөгдөнө. Тэрнээс хин нэгэн зориулж одоо тэр хүн таалж хандуулж өмнө хэсэггүй хугацаанд бол дүр эсгээл өнгөрөөд тэгээд буцаал нөгөө нэг гуг хүн нь гарч ирээ. Тэгэл зөрчилдөөнүүд маань үргэлжилсээр
байгаад тийм шиг санагддаг. Миний хувьд бол харж байгаа. За дараач шил. За манай сэтгэл судлаач Эрик Фромын хэлсэн үг байна. Хэрэг хүн жинхэнэ хайрлаж чаддаг бол тэр өөрийгөө ч бас хайрладаг. Хэрэг тэр хүн бусдыг л хайрлаж чаддаг бол үнэндээ хайрлаж чаддаггүй. Яг санал нийлээ. За яа санал нэг байна гэхээр одоо бүр ингээл хувийн талаас ярих юм бол ер нь бол одоо ингээ анзаараад байгаа зүйл маань би ингээ өөрийгөө хайрлаж сураагүй ч айгуу тийм хайрыг хайгаад байсан байгаа байхгүй. Хайрыг хайгаал хүнд хайрлуулах гал тий. Одоо намайг хин хайрлах бол ч гэдэм үү. Тэр зүйлэн дээр айгуу хаалтчихсан. Тэгээ ерөнхийдөө салалч гэсэн бас үүсчихсэн. Тэгэхээр тэрнээс яг нэг ойлгоод миний амьдрал зээх сурсан зүйл маань юу гэхээр би өөрийгөө хайрлаж мэдэхгүй. Яг хайр гэж юу гэдгийг мэдэхгүй. Айгуу их байжсаахгүй. Тэгээ яг би нөгөө нэг энэ Эрик Фромын яг нөгөө хайрлах хурлах гэж намайг уншижсэн. Тэгээ тэр чинь яг бас салтын дараа. Айгуу хүн чинь нөгөө алдчихж байгаа. Тэгээд яг яасан чинь Эрик Фромын тэр нөгөө хайрлах хурлын номон дээр бол яг тэгж байгаа байхгүй. Энэ бол ингээ хайрлах арга заахгүй. Зөвхөн ингээ хайрыг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэдэг талаар байна гэх. Тэгээ тэн дээр бол нөгөө эцгийн хайр, ихийн хайр гэж хоёр өөр зүйл байдаг. Энийг хосын харилцаанд бид нэр аль алинг нь өгч болон авч чадах юм бол энэ жинхэнэ хайраа гэдэг утгаараа гаргасан байсан. Тэгээ миний хувьд одоо гаргасан алдаа маань юу вэ гэхээр зөвхөн ихийн хайраар харилцах байхгүй. Одоо эр хүнийг штэ би одоо нэг хосын харилцааг би одоо их хүн биш штэ. Тэнгүүд ихийн хайраар харилцал ямар ч нөхцөлгүй те тэр хүн ямар ч байсан би хайрлаа л гэдэг. Одоо нэг бурхан юм хайши. Муухай харилцаж исэн ч гэсэн тэр хүн зөвшөөрөө. Яг үнэ миний хувийн орон зайд хаалдах, намайг янз бүрийн үгээр хийлэх магадгүй те. Яг тийм аюу тийм зүйлүүд дээр би яг л хайрлаа л гэсэн. Энийг маш агуу зүйл гэж бодсон. Гэтэл буцаа ойлгох чинь. Яг үнэ. Сэтгэл зүйч хүмүүс чинь ингээ ойлгох ёстой гэдэг зүйл ингээ суучдаг болохоор. Тийм. Тэгмэд энэ өөрөө яасан бэхээр тэр хүн энэ үнийг гомдож болно гэдэг ойлголт өгсөн байхгүй. Энэ үнтэй яасан ч харцсан. Энэ хүн байж лээ. Энэ ойлголт нь буцаага яав гэхээр хосын харилцаач уг нь бол нөгөө тэнцвэртэй хин сэтгэл ханамжтай байх шаардлагатай. Гэтэл тэрэн дээр тэр хүн л магадгүй сэтгэл ханамжтай эсвэл хит их одоо нэг хүний хараанд орсон ч юм шиг тийм аль алин сэтгэл ханамжгүй мөртлөө байсаар л байсан тийм нэг зүйл. Тэрийг аягүй сайн ойлгож байсан. Тэгээд тэрнээс хойш одоо нөгөө салалт болсноос хойш аягүй их нөгөө өөрийг хайрлаж сурсан. Тэгээ өөрийгөө хайрласнаар яасан бэ гэхээр би тэр хайрыг хайхаа болцоохгүй. Тэр нэг хосоос ч юм уу хин нэгнээс хайхаа болоод энэ зүйл чинь ингээд миний дотор байд юм биш үү гэдгийг аягүй сайн ойлгож авсан. Тэгэхээр энэ яг тийм үг байна. Тийм. Үнэхээр тийм. Тэгээд дээрэс нь яг хосын харилцаанд ирж гисэн хүмүүс болохоор нөгөө бусад хүмүүсээс яг ингээд нөгөө хайраа ингээд хайгаад яваад байдаг. Эсвэл хайр гэдэг нь заавал хин нэгэн өөрт нь хайртай шүү, хин нэгэн өөрийг нь халамжилж ил одоо ингээд тэр хайрыг мэдэрнэ гэж боддог боловч нөгөө имэм маань болохоор нэг юм үгийг хэлжсэн байхгүй. Намайг юм жирэмсэн болоод ингээд том гэцтэй ингээд болцсон байхад тэгж хэлжсэн. Чамайг энэ хорвоо дээр чамаас илүү хайрлах хүн байхгүй. Чиний нөхөр, чиний төрсөн ээж ч байсан чамайг юу хүсэж байгаа, чамайг юу мэдрээд байгаа ойлгохгүй учраас чамайг чамаас илүү хайрлах хүн байхгүй гэдэг үг яг тэр шууд толгой дотор ингээ орсноос хойш би яг тэр үеэсээ хойш яг жигнээс яг илүү өөрийгөө хайрлаж эхэлсэн гэж боддог. Үнэхээр миний ингээ юу мэдрээд байгаа эсвэл миний юу бодоод байгаа, миний юу тулж өнгөрүүлсэн энэ хороо дээр надаас өөр мэдэх хүн нэг ширхэгч байхгүй юм байна. Тэгэхээр би юунд дуртай, надад юу таалагдгийг, таалагдахгүй юу гэдгээ надаас илүү мэдэх хүн байхгүй учраас би л өөрийгөө илүү хайрлаж иж эргүүлээд хүмүүс надтай муухай харилцах юм уу, сайхан харилцах юм уу гэдэг яг юм тэр заагийг илүү тавьж өгч чаддаг юм. Тэгээ хайр, өөрийгөө хайрлах хайр гэдэг нөгөө талаасаа юм хил хязгаар тогтоох гэж би бас хувьдаа боддог. Яг үнэн тий. Ингээ өөрийнхөө салтын талаар ингээд бас нээлттэй хүмүүс туулсан юм бол үнэхээр зөрөгтэй хүний бас хийдэг алхам Монголд энэ талаар маш нэлийн юм хүн дээр хүлээж авдаг. Одоо яг чиний бодлоор энэ үеэ хэр ингээд аван тулсан гэж бодож байгаа вэ? Нөгөө талаас яг энэ харилцаагаа ер нь юу гэж харж байгаа вэ? Дараагийн харилцаан дээрээ юуг ер нь анхаарах гэж бодсон бэ? Тий. Яг хөө тэр нөгөө салтын талаар ярих юм бол одоо 1-2 жил өнгөрч байна. Салтаас хойш. Тэгээ яг тэр салтыг даван туулахад бол мэдээж маш хэцүү байсан. Тэгээ сэтгэл зүйч хүнийхээ хувьд яг нөгөө жор мэдх юмч гэл байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг нөгөө яах ёстойгоо мэдчихсэн учраас шууд одоо арга хэмжээ авсан л та. Сэтгэл зүйч дээр явсан. Тэгээд имчилгээ ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Тэгээд
одоо ингээ хараад яг нэг тэр гэрэлт салтыг ингээ бодохоор сэтгэл зүйн нөгөө насан туршаагүй нэг хүүхдэрээ байдаг шүү дээ. Яг тэр үеийнхаа хөөрлөөр аюух шийдвэрүүдийг гаргацсан байхгүй. Хин гэхдээ ганцхан би биш. Одоо нөгөө хүмүүс маань ч гэсэн адилхан яг энэ шийдвэрүүдийг гаргаад тэгэхээр тэр амьдралыг эхэлсэн. Насны үед бол яг хуу гэрлэх нас байсан ч гэсэн сэтгэл зүйн үед айгу төлөвшөөгүй байсан гэж хардаг. Цаашид нөгөө анхаарах зүйл гэх юм бол яг нөгөө эхнэн дээр хэлсэнтэй адилхан энэ бол ингээ шийдвэр гаргалтаас гадна тэр хүний хажууд өөрийнхөө байх орон зай. Тэгээ одоо эргээ ингээ бодохоор би тэр хүний хажууд яг л нэг ээжийн дүр хөсгөдсөн. Өөрөө ээж болж үзег мөртлөө яг нөгөө ээж аав маань намайг нөхцөлгүй харилцагтай адилхан анх тэр мэдэрсэн хайраа би өгөөд идэг. Гэтэл тэнд миний орон зай байсан уу үгүй. Би өөрөөхөө байсан уу? Би өөрөө тэнд хөвчж ийсэн үү? Би өөрөө тэнд аз жаргалтай байсан уу гэхээр арай дүүрэн биш те. Би тийм баригдмал нэг хүлэгдсэн ч юм шиг те. Тийм мэдрэмжтэй байсан юм. Нөгөө хүнийг илүү бодоо. Яг үнэ. Хит тэр хүнийг бодоо. Гэтэл тэр хүн ч гэсэн тийм юм хүсэхгүй байгаа байхгүй. Гэтэл би ингээ хүсээгүй байх нөгөө ингээ тэг өгөөл тийм юм айгу анзаарагдаад тэгээ одоо ч гэсэн яг нэг хос харилцаан дээр баримталдаг ч юм уу ингээд боддог зүйл маань би яг тэр хүний хажууд өөрөөхөө байж чадж гинөө. Миний хэлэх цагаар яг хааны. Энэ хүн надтай яаж харьцсан тухтай юм гэдгийг аюусаа хардаг болсон. Илүү одоо яг зарим хүмүүс яг ямар самтамтай өөрийгөө илүү их боддог болсон юм уу? Энэ харилцаанд би ямар хөө байна вэ гэдэг. Тэр нь айгу чухал илүү надад одоо ирүүл санагдсан. Тийм. За ингээд өөрийгөө бодох гэд хэллээ шүү дээ. За тэгээд ирэнгүүч нөгөө хосын харилцаанд ч тэр хүн ингээ өөрийгөө бодоод эхлэнгүүд энэ хүн ингээд хуваагчилсан хүн байна. Эсвэл хүмүүс ингээ өөрийгөө ингээд зөвлөгөөний авцаж гисэн хүмүүс ингээд би ингээ өөрийгөө бодчих юм бол би ингээд хуваагчих гээд байгаа юм биш үү гэдэг зүйл ингээ гарч ирээд байдаг байхгүй. Хуваагчих яг энэ өөрийгөө хайрлах хайрын ялгааг нь юу гэж бодож байгаа юм. За одоо нөгөө нэг миний ойлголтоор шүү дээ. Хуваа хийчих гэдэг бол одоо тэр хүнээс ингээ юмнууд харамлах те сэтгэл санааны за тэр хүн надад хайртай гэж хэлээ юм чи би хайртай гэж хэлэхгүй. Тэр ингээгүй хахад би ингэхгүй гэх нэг барьцамтгай зан чанарууд шүү дээ. Энэ өөрөө хуваачлалт тахгүй. Өөрийгөө бодох гэдэг чинь сэтгэл зүйн хувьд одоо тайтай, тухтай, тайван би хүсээгүй байхад хүртэл гараад байгаа тэр сэтгэл чинь өөрөө тэр нэг өөрийнхөө байх зүйл байхгүй. Өөрөө ингээ хүчлээд байгаа зүйл нь өөрөө хуваачлалт. Хитрхи ингээ оюун ухаан орж ирээл те. Энэ тгийг байхад ингэн энэ надад ийм билэг өгсөнгүү те. Магадгүй одоо энэний найз залуу ийм байхад ингэсэнгүү гэл нөгөө бодох тийм зүйл авахыг илүү хүсэж байх нь хуваачлалт гэж өөрөө илүү авахыг хүсээ. Яг үнэ. Тэнгүүд өөрөөрөө байх буюу өөрийгөө мэдэрнэ гэдэг чинь одоо тэр нөгөө тайван байдал сэтгэл зүй тэрийг л хэлнэ гэж би бодож байна. За за жинхэнэ хайр бол олон жилийн хагцлыг төсвөрлөдөг хайр биш харин олон жилийн ойр дотн байдлыг төсвөрлөдөг хайр юм аа. За сэтгүүлч Хелен Роланд юу яргийн зөв. За хэлсэн байна. За юу ч бодож байна. Тийм яг хуу санал нийлж гинөө хагцлыг гэдэг нь хагцл гэхээсээ илүү олон жилийн ойр дотн байдлыг төсвөрлөдөг. Тийм хамтдаа байна гэдэг чинь өөрөө маш их төсвөр төвчээр шүү дээ. Ялангуяа одоо нөгөө бидний ээж аавын хувьд ингээл одоо 30-40 жил хамт ийцэн тий. Эдгээр хүмүүс яаж тэр хайрыг хамтдаа байгаад бий болгоо бүтээгээд байна. Тэгэл бид нар чинь нөгөө хамтдаа байхдаа хүртэл ингээл биеийн хамуу занг таниал тэгэхээр маш их төсвөр төвчээр байгаа л хэдэг. Би бас энийг уншаад ингээд бодохдоо сосоод би сая ингэж бодлоо л доо. Ерөөдөө ингээд харилцаа маань хол байгаад эхлэхээр тэр чинь ингээд нэг харилцаа үүсэхгүй байгаа. Тэгэхээр зөрчилдөөж түүнийгээ дагаад нэг хайхтар үүсдэггүй. Маш олон яг ийм хосууд тэр тусмаа ингээд нэг гэрт ингээд амьдардаг. Гэхдээ яг нэм хөшүүч шиг гэх юм уу? Зүгээр ингээд тус-тустай оршдог. Харилцдаггүй. Яг ингээд зүгээр оршоод хол ингээд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө зөрчилдөөнж үүсдэггүй тийм болохоор манай гэрт одоо ийм хэрүүл магаан байдаггүй гэж ярьдаг ч юм уу. Бид нар ерөөс ингээд амар тайван гэр бүлээ гэж ярьдаг ч юм уу. Гэтэл тэнд нь яг тийм нөгөө халуун дотн харилцаа ингээд байхгүй байгаад байдаг юм байна. Тийм учраас зөрчилдөөн бас ингээд үүсэхгүй байгаад байдаг юм шиг бол надад бол санагддаг л да. Тэгэхээр ойр байхаар чинь
одоо нөгөө ковидын үеэр тэр тусмаа айгүй хүнд хэцүү байсан хүмүүс бүгдээр ингээ ойр татан болоод хаашиж гарч чадахгүй гэр гэртээ тэгэхээр тэр хоорондоо ингээ харилцахаас өөр аргагүй байдлаасаа тэгээд айгүй хэм зөрчилдөөнүүд бас илүү гараад байсан байх гэж бол та харж байгаа. Бусад үед бид нар ч ингээл хин бүгд ингээл сургууль цэцэрлэгч юм ингээ бүгд завгүй ажилтай. Тэгээд хоорондоо харилцах тоон ч гэсэн цаг нь ч гэсэн айгүй цөөхөн. За тэр тус маань Улаанбаатарынхаа төвчрлийг бодох юм бол за тэгээд бүр хэд дахин цөөхөн болоод ирлээ. Тэгэхээр бараг харилцахаас илүү харилцахгүй нь илүү их байгаад байдаг болохоор зөрчилдөөн ч гэсэн харьцангуй бага байгаад байдаг юм шиг санагддаг. Тэгээ нөгөө нэг зарим асуудал ингэж ярьдаг ч та одоо хит их ингээл маргалтаад байна, зөрчилтэй их байна. Бид хоёр ингээд ингээл яг зөвлөгөөнд ирж байгаа хүмүүс дээр хамгийн их асуудал байдаг нь харилцаа үүсдэг хүмүүс дээр байдаг байхгүй. Харилцаад байгаад одоо тэр нөгөө мэтгэлцээний маргалтаад байгаа хүмүүс маань гал халуун хайрын холбоос нь илүү гэтэл тэр нөгөө маргаан байдаггүй, хол хөндөй байдаг асуудал маш их тийм асуудал байх нь болно байдаг. Тэгэхээр харилцаа байгаа газар зөрчил байнга байдаг. Байхгүй гэж байхгүй. Байх ёстой бүр сайн. Тийм байх нэг одоо биеийн эргэтэн нэг нь л татвал одоо хэцүү байдагтай адилхан байхгүй юу тийм. Тэгэхээр ингэж бодгоо. Дараагийн хэлбэл маань за хайрын эсрэгцэл нь үзий ядалт биш. Хоёул амьд холбоо байсаар л байгаа цагт зэрэгцээ оршиж чаднаа. Хайрын жинхэнэ эсрэг тал бол үл тоомсорлол юм аа. Генри Дикс психоаналитикч хэлсэн юм байна. За. Яг үнэ. Үзий ядалт. Би нөгөө манай нэг найз хэлжээс аахгүй. Одоо нөгөө гэр бүл одоо ч гэсэн найзалж байгаа найз маань л да. Хайр бол ингээд 51% нь хайрлах, 49% нь үзий ядалт юм баг. Тэгээ нөгөө хошноор ч гэсэн хэлдэг шүү дээ. Заримдаа ингээд хайртай нэг алмаар санагддаг. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хайр байх юм бол тодорхой хэмжээнд нөгөө бас үзий ядалт гэхээс илүү одоо нөгөө бухимдал тэр нэг сэтгэл хөдлөл сөрөг болон эрэг сэтгэл хөдлөл айл нь байх байхгүй. Хамгийн гол тэр нөгөө хайрын эсрэг төлөв нь үл тоомсрол гэдэг чинь аюу зүг байхгүй. Тэр үнийг өгчээсэн ч ямар ч байсан тэр үнийг тоохгүй байх. Энэ өөрөө эсрэгүүцэл гэдэг нь аюу яг зөв эсрэг тал нь. Бид нар хайртай учраас уралж байгаа байхгүй. Хайртай учраас гомдож байгаа. Хайртай учраас дургуутж байгаа. Хайртай учраас тэр хүн санаа зовоод тий тоогоод байгаа байхгүй. Тоох тий. Тэгээ хүнийг хамгийн тэр нөгөө сэтгэл зүйн хувьд тухгүй байлгадаг зүйл ба өөрөө үл тоомсорлох. Тэгээ одоо орчин үед нөгөө нэг Z generation гэл нөгөө альфа үеийн хүүхдүүдэд хамгийн их тэр нөгөө хосын харилцаан дээр гараад байгаа асуудал нь юу гэхээр нөгөө синт тий логик энэ байгаа. Энэ өөрөө нөгөө үл тоомсорлын нэг жишээ. Тэгээд үнэхээр чамд хайртай хүн байвал үл тоомсрол хийхгүй штэ тий. Тэгэхээр энэ бас айгүй үнэ санал нийлж байна. Бас синтх дээр нэрээ нэг зүйлийг хосууд ер нь хоорондоо тэр синтснээс бол бас амар их юм зөрчилдөөн үүсдэг. Ганцхан хосууч гэлтгүй одоо эцгийн хүүхдүүдийн хоорондын харилцаанд дэр ч гэсэн ингээд хариу бичихгүй байна. Ингээд уншичаад ингээд байна гэж зөрчилдөөнүүд амар хурцтаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг бас нөгөө урьдчилаад ингээд бас тохиролцоод болно ярьчул айгүй зүгээр байгаад идэм шиг санагддаг. Заримдаа ингээд бид нар санаандгүй байдлаар ингээд уншичаад дотроо хариулцдаг. Тэгсэн ингээд нөгөө бичгээ мартцсан юу юм ингээд байдаг. Тэгэхээр дараа нь тэрийгээ очиод хилдэг ч юм уу ярьсаж би заримдаа ингээд идэх шүү. Тэгэхээр энийг ингэж битээ ойлгоорой. Эсвэл заримдаа ингээд уншичаад нөгөө хариу бичих гэсэн чинь нэг өөр юм хийх хэрэгтэй болоод тэрийгээ хийж байгаа тийм мартсан ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бас айгүйх байгаад байдаг биднэрт. Одоо миний хувьд ч гэсэн тийм тохиолдол зөвлөл байдаг. Одоо нөгөө хувь хүний онцлогоо биенийг аюу сэмдэх. Манай одоо ч наам авч чад арахгүй 3 хоног шүү дээ. Тий. Эртөөний үед тий. Тэнгүүд нөгөө хайрын хил нь ямар байна вэ тий? Ярьж хайраа илэрхийлт юм уу? Хурж хамт байхтай юм уу? Тэр хүн яг ямар онцлогтой гэдэг аюу сайн мэдэх хэрэгтэй. Зарим нь уцаар ярих дуртай хаа, зарим нь бичих дуртай тий. Тэгэхээр тэрийг энэ хүн ч угаасаа л юм хүн шүү дээ гэдэг аюу сайн ойлгож авахгүй бол энэс болж бас өгөөч одоо зурчил аюу хүсээд байдаг. Нэгэнд хайр хэлийг ярьсан юм чинь ингээд зөвлөгөөнийх нь явцад ч юм уу эсвэл найз нөхдийнх нь харилцаа, ойр дотных нь харилцаанд ч юм уу эсвэл өөрийнх нь харилцаанд ч юм яг энэ хайрын хэлээ ингээд ойлгоогүйсээ болоод энэ зөрчилдөөнийг ер нь хэр их анзаарч харж исэн бэ? Эсвэл ямар хайрын хэлүүд нь яаж ингээд зөрчилж байгааг ингээд анзаарч исэн бэ? Тийм одоо нөгөө бидний одоо ашиглалтад тестэн дээр бол хайрын хэл чинь 5 төрлийн байгаа шүү дээ. Тэгмүүд хосын харилцаан дээр хайрын хэлээ нөгөө ойлгуулахгүйгээр
өөрийнхөө авахыг хүсдэг нөгөө хайр илээл айгүйх өгөөд идэг. Багтуулмаар идэг. Гэтэл нөгөө хүн маань бэлэг өгдөг төрлийн тий. Эсвэл халамжилдаг төрлийн байтал энэ хүн яагаад намайг хөөрхөн гэж хэлэхгүй байна. Яагаад мундаг гэж хэлэхгүй байгаа юм бол нөгөө өөрийнхөө хайр илээх хэлээгүйгээс үүдээд айгүйх асуудал үүсдэг байхгүй. Ялангуяа одоо нөгөө эмэгтэй хүний хувьд ингээ гой сайхан үгийг айгүйх сонсохыг хүсдэг. Тэгэл нөгөө өөрөөс нь асуудаг. Тэгвэл эрэгтэй хүний хувьд бол зөвхөн нэг хажуудаа байх нь өөрөө хайр илээ байхгүй. Тэнгүүт асуух асуулт нь намын дагуулаад би таргалсан байна уу тийм ээ гэж асуулт нэг тийм юмнууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр бас мэдсэн аюу дээр шууд хэлцдэг тий. Миний хайр илээ юм шүү. Би ер нь бол хүнд ингээ өөх дуртай. Эсвэл би ингээд маш сайхан үгүүдийг сонсох дуртай гэд хэлчихдэг байвал их зүгээр санагддаг. Тэгээ одоо нөгөө Z generation alpha үеийнхэн ч аяга мундаг болчиход шүү дээ тий. Би угаасаа тийм хүн. Нэг тийм ойлголтоос гарцсан. Тийм тэгэнгүүт одоо яг нөгөө 20-30 насныхан ч гэдэм үү яг бас энэ ойлголтын дээр айгу тутмаг яг гэр бүл зохиож байгаа залуу насныхан маань энэ тал дээр бас боловсрал мэдлэгээс гадна жоохон тийм мэдээлэл дутуу байгаа юм шиг санагддаг. Шинэ үеийн одоо нөгөө дөнгөж үе эрхэл нөхрөл эхэлж байгаа хүмүүс бол аягүй сайн судалсан биз дээ. ChatGPT бид гараад ирсэн. ChatGPT-ээс асуугаад тэгээд нөгөө хариугаа болоод авчдаг тий. Тийм асуудал. Үнэхээр яг тэгээд миний зүгээс нэмж хэлэхэд болохоор яг ингээд зөвлөгөөний явцад ч гэсэн яг нөгөө нэг харин хэлнэ одоо жишээлбэл ингээд одоо хоолундаа хийх халамжлан юм туслах байхад нөгөө гэр бүлийнх нь хүнийх нь хувьд болохоор одоо нөгөө хамт цаг өнгөрүүлэх. Тэгээд ирэнгүүт нөгөө хүмүүс би ингээд тандын төлөө энэ бүхнийг ингээд хийгээд байна шүү дээ гэж одоо ингээд юу эрэгтэй хүмүүсийн хувьд жишээ нь одоо би ингээд ажил хийгээд мөнгө олоод ингээд явж байгаа нь би гэр бүлдээ хайраа үзүүлж байна гэж бодож байхад тэндээс болохоор ингээд чанартай цагийг хүсээд байдаг. Ингээд амар том зөрчилдөө энийг ч ингээд хоорондоо өөртөө анзаарахгүйгээсээ болоод удаан яваад тэгээд тэр нь амар их гомдол тунирхал болж хувраад сүүл рүүгээ ингээд үл ойлголцол болоод энэ угаасаа ийм хүн хамаа ингээд ойлгохгүйгээд бүр юм дамжаа бүр салах дээрээ тулсан тохиолдод байдаг. Яг л би хайр мэдрэхгүй би ингэж амьдрмааргүй байна. Би хайрыг мэдэрмээр байна. Тэг би бол энэ хүнд хилээд байгаа энэ хүн сонсохгүй. Үгүй би энэ хүнд хилээд байгаа энэ хүн аваа сонсохгүй гэд харилцан би бинээ сонсохгүй байгаа болохоор тодорхой хэмжээнд нөгөө хүнээс яг чи юу хүсэж байгаа юм бэ гэдгийг ингээд асуугаад нөгөө хүмүүс яг өөрөө хүсэж байгаа зүйлээ хэлчихвэл нөгөө чадхаараа нэг ганц хоёр үлдээн ч гэсэн ингээд хичээгээд байх юм бол аяндаа ингээд дадал болоо сүүл рүүгээ тэрийг өөрөө мэдлгүй хийдэг болоод эхэлчих юм бол нөгөө хайрыгаа хин хинэн мэдрэх боломжтой болж ирэх гээд ингэж бол та хардаг бол жижигхэн алхмаас ингээд баг багаар эхлээсэй гэж бол хүмүүс бол хүсдэг. За дараагийнх нь за хэрэг та хэнийг нэг хайрладаг бол түүнд эргчлөөгөө хэрэг тэр буцаж ирвэл тэр таних харин үгүй бол хизээж таних байгаагүй юм аа. За Ричард Бах за манай алдар зохиолч хэлсэн байна шүү дээ. Тийм. Яг нөгөө би хамгийн анхны эхлэлт хэлсэн шүү дээ тий. Хайр гэдэг бол нөгөө өөрийнхөө байх орон зайг бие биендээ өгөх. Тэгээ хамтдаа байхдаа бид нэр эрхчлөөтэй байвал тэр яг жинхэнэ хайр байгаа байхгүй. Тэнгүүт яг нөгөө өмнөх туршлагаасаа харахаар дүрсгээд нь шүү дээ нэг тий. Магадгүй нэг нийгэмд харагдах гад. За ээж авдаа таалагдах гад. Найз нөхдөдөө харагдах гад. Нэг тэр нийгмийн дүрд тааруулаад амьдрах зүйл чинь бас нэг талын өөрөөрөө байх тэр хүнд эрхчлөөг олохгүй байх. Зүйл юм болов уу гэж байг боддог. Тэгээ уг нь аль болох одоо жишээ нь миний хувьд одоо хайртай хүмүүсийг миний хажууд яг өөрөөрөө байхаас гэж аяг хүсдэг байхгүй. Ээж аавын хувьд, найз нөхдийн хувьд, ах эгчийн хувьд, одоо эрэгтэй эмэгтэй хүний хайрын хувьд ч гэсэн тийм. Өөрийнхөө энэ хүн миний хажууд байж чадвал энэ өөрөө жинхэнэ хайр юм байна гэж боддог. Тэгэнгүүт өөрийгөө хайрлаж чаддгүй юм яг хэр зөвхөн тэр хүний тавтахыг хараад байна. Тэгэхээр аль нь тавтахтай байх хэрэгчлээд байх тий. Тэр шүү л гэж бодчих. Тэгээд дээрэс нь хүнийг ингээд тавьж явуулаад эрхчлөөг нь олохоо тэгээ тэр хүн буцаад ирэх юм бол одоо таны хүн байна гэдгийг мэдчихнэ. Тэгэхээр яг нөгөө хосын харилцаан дээр ч гэсэн хүмүүс ингээд айгүйх нөгөө хартаж сэрддэг. Тий. Тас чи хаана юу хийж ийн яаж ийн ингээл цогсоо заагүй бараг л нөгөө алхан дотомд нь ингээл хартаж сэрдээд идэг. Тэгээд үнэхээр хүн хуурья гэх юм бол зүгээр өөр нэг Facebook чат нэгэж өөр Facebook аккаунт нэгэж үгүй янз бүрийн аргуудыг ашиглаад хуурна. Үнэхээр хүн хуурахыг хүсвэл харин хүн үнэхээр үнэнч байхыг сонгож байгаа бол тэр хүн яаж иж байгаа л үнэнч нь юу ч тохиолж байсан. Яг л тэр хүн нөгөө түрүүн уянгагийн маань хэлдгээр сонголт тийм шийдвэр гаргаад үнэн байгаа. Яг л тэр хүнтэй хамт байхыг сонгож байгаа учраас тэрэндээ ч гэсэн үнчээр нь харин улам нөгөөний ингээд хойноос нь
бүр эрхчлөөг нь боож байгаа ч юм аа чи хаана явж гин юу хийж гин гих тусам одоо яг хүмүүсийн нийтлэг болт хийгдэл энэ заавал зөвлөгөн дээр ч биш өөр ингээд хүмүүст ингээд уулзаад ингээд ярилцаад явцад анзаарчихсан зүйл нь хэрэг намаа ингээд хардах тусам би бүр сүүл рүүгээ бүр чигнээсээ ингээд гүтгүүлж ихээ оронд зүр ингээ хуурчл амар юм биш үү гэдэг зүйлийг аюу хэлэх гээд байдаг. Тэгэхээр үнэхээр хүнд эрхчлөө олгочвол тэр хүн өөрөө сонголтоо хийн. Тэгээ сонголт нь үнэхээр тантай хамт байх юм уу? Эсвэл өөр хүнтэй хамт байх юм уу? Тэгээ нөгөө одоо нэгэнт бас хардталтыг ярьсных хардталт гэдэг чинь өөрөө шууд нөгөө энэ гişлтэй холбоотой явж байгаа байхгүй attachmentтэй. Тэнгүүд бид нар нөгөө бага насндаа магадгүй нөгөө эцэг их нархаа явж исэн ч юм уу за хоол ингээ өсөж исэн одоо салтыг ч юм уу хэвийнээр хүлээж авч байгаагүй байх юм бол бид нар хит их айцтайгаар харилдаг. Тэгэхээр энэ өөрөө нэг талын сэтгэл зүйн асуудал ахгүй. Тэгвэл бид нар энийг асуудал гэж харахгүйгээр хайр байгаа цагт хардталт байна. Тэ хайртай учраас хартай. Тэгээд идэгаа. Тэгэхээр манайхаа хардталт гэдэг бол тэ одоо нэг талын асуудал шүү. Хүмүүст ихтгэлгүй байдал сэтгэл зүйн асуудал болохоос биш. Хайртай хамт дагаж ирдэг зүйл ерөөсөө биш. Тэгэхээр энэ дахиад нөгөө тухайныхаа эрхчлөөг баримлж байгаа нэг зүйл. Тэгэхээр тэгэд улмал нөгөөний хартас сэрдээ тахарч итгэхгүй болохоор бүр улам харилцаа хүн дээрөө илүү бол асуудлууд бол үүсэж байдаг тийм ээ. Тэгээ бид нар нөгөө тэрнтэй удаан бичгээр хэвийн зүйлгээ ойлгочтой. Одоо хэвийн л зүйл өө анхнаас надад байсан юм шиг тий. Миний нэг эргэтэн шиг болчдөг. Тэгэхээр энийг өөрөө хүн ухамсарлаж ийж энэ зүйл нь айгуу засагдах тэр зүйл рүү явна гэж бодож байна. Тийм. За дараагийнх маань за мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлэрэг гэсэн юм. Зүрхэн шивэн сүг киноны хэсэг охины хэлсүг гинэ. За уянга маань энэ кино үзсэн үү? Нэг охин ингээд юу яагаад аав нь цэрэгт яваад тэгээ ээж нь эндүүлээ тэгсэн чинь хэдэн жилийн дараа ээж нь нас орсныхаа дараагаар аав нь нөгөө өөр шинэ их нэртэй хүрээд ирсэн. Охин айгу том болцсон. Тэгээд охин нь яг аав нь ингээд нөгөө шинэ их нэртэйгээ хамт бүр ингээд явж байгаа байхгүй. Тэгээд аав руу араас нь гүйж очингуудаа нөгөө очиод хэлдэг байхгүй. Ээж нь одоо үнэнч байхын төлөө, ер нөхөртөө үнэнч байхын төлөө, сайн ихнэр байхын төлөө ингээд маш их хичээсээр ингээд нас орчдөг байхгүй. Тэгээд охин нь очиод мөн ч их хүлээсэндээ гэж ээж хэлээрээ гэсэн ингээд тэр үгийг хэлдэг байхгүй. Бүр ингээд зүрх шимшрэн тэр киноны үзээрээ бүр харин тэгээ үзэж байгааг хүрдэг. Тэгэхээр ер нь энэ талаар ер нь юу гэж бодож чинь хин нэгэнд ингээд итгээд явуулчлаа. Тэгээ тэр хүнийг хүлээгээд байна. Одоо холын харилцаанд ч гэсэн тэр хүнийг хүлээгээд байна. Тэгээд одоо монголчууд маань маш их гадаад амьдарч байгаа. Тэгэхээр яг юм зүгээр хамгийн наазах нь ингээл одоо янз бүрийн кемпуудад ингээ амьдардаг уул уурхайхан байнгаш тэнгуэл энд ингээл зарим ингээ хүмүүсийн хувьд болохоор эхнэрээ ингээд арг гэрээ даатгаад үлдээж яхад эхнэрийн тэнд хуурцсан ч юм уу. За эсвэл нөгөө талаасаа тэнд нөхөр нь ингээ хуурцсан ч юм ингээд айгүй юм итгэл хүлээлэх гэсэн юм харилцаа байгаад хол байгаад байгаа мөрчлөө итгэл хүлээлгэж яхад тэгэхээр тэр юм итгэлийг ингээ алдчихж байгаа тийм тохиолдлууд байдаг. Тэр талаар ер нь юу гэж бодож байна? Тийм яг энэ одоо нөгөө хүлээлт итгэл найдвар гэдэг чинь буцаагаар нөгөө хайртай холбогдоод бүр гүн руугаа явахаар та хэр сайн одоо үнэт зүйл тий хамтын үнэт зүйл хамтын ухамсар энэ гэр бүл маань хэр одоо баттай оршин тогтнож ийнэ гэдэг лөө ороо өвчөж байгаа хгүй. Анхнаасаа ингээд нөгөө суураа бид бүхэн бат тавиагүй тэр хүнээ таньж мэдээгүй өөрөө өөрийгөө олоогүй байх тохиолдолд гэр бүл үүсгээд одоо тэр нөгөө хууралт ч гэдэм үү хүлээлт маань өгсөр хаягдах тэр зүйлүүд бий болоод идэг. Тэр энэ тал дээр миний хувьд одоо юу гэж боддог вэ гэхээр хангалттай нөгөө таньж мэдсэний дараа энэ итгэл гэдэг зүйлийг хүлээлт гэдэг зүйлийг өгөх нь аюу зөв. Энэ хүн чи юм гэдэг. Гэтэл бид нар бие нэгийг таньж мэдээгүй сэтгэл хөөрөл дээр нөгөө хүлээлт үсгэж байгаа байхгүй. Өөрөө өөртөө хүлээлт үсгээд өөрөө өөрийнхөө нэг найдсан өөрийнхөө хийхгүй гэсэн зүйл дээр хичдэг. Гэтэл тэр хүнээ сайн мэдхүү тий энэ хүн маань яг бит хоёрын амьдрал гэр бүл маань яг бат бөх байгаа юу? Үнэт зүйл маань одоо нэгүүл гэдэг аюу сайн бодох хэрэгтэй. Тэгээ үнэт зүйл угаасаа өөр байснаас үүдэж одоо маш их юм зүйл болдог. Чухал биш шүү дээ тэр хүнд тий. Юм араар тавилт гэдэг ч юм уу тэр зүйл нь чухал биш нэг зүгээр л нэг 6 цэнгэлт төдий. Одоо бүр Монголд амар их хөвгөлтэй. Эр хүний одоо аз жаргал бол эзгүүхээ. Одоо хуурна гэдэг чинь одоо эрэгтэй хүн чинь одоо тий эрэгчин амтан учраас одоо ингээд олон эмэгтэйтэй ингээд уулзна. Энэ нь бараг л хэвийн бахархал мэтэр ингээд аюу бас эрэгтэй хүмүүс хоорондоо аюу ярьдаг
тохиолдлууд тийм тэснэл нөгөө үнэцүүлэн тийм хаан одоо хэдэн хатантай байлаа шивгчэндээ хүртэл байсан гэл энэ өөрөө нөгөө үнэт зүйлийн алдаа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг аюу сайн ярилцах хэрэгтэй шүү дээ. Мэдэх одоо үзэх хэрэгтэй, харах хэрэгтэй. Одоо бие биентэйгээ ойлголцох. Буцаагаа л нөгөө ярилцах. Тэр зүйл рүү ороод ирж байгаа юм. Тийм. За хүн жаргах гэж хоёлоо болдог болохоос ш зовх гэж хос болдоггүй. Зовхоо хөрвөл хүн ганцаараа ч зовж чадна. Жаргахаа хөрвөл хүн ганцаараа ч жаргаж чадна. За зохиогч нь тодорхойгүй ийм үг. Тэ яг үнэ. Тэгтээ яг нөгөө нэг ийм л тэ хайр гэдэг зүйл ч одоо нөгөө мэдрэмж гэдэг зүйл ч ухамсартай биш нэг талдаа заримдаа. Тэнгүүд бид нар нөгөө айгүй ухаалаг үг хэлдэг. Тэнгүүд мэдрэмж гэдэг зүйл маань өөрөө хүсэг байхад ч гэсэн бий болдог зүйл учраас мэдээж хүн зовх гэж хайрладаггүй. Ирээдүйд ямар шийдвэр гаргахыг ямар зүйл болохыг мэдэхгүй. Тэгэхээр энэ дэр бас бие нэг амар буруутгаал одоо нөгөө найзууд ингэж зөвлөдөг шүү дээ. Салаач. Тэ яасан хэцүү ингээл ингэж зовж явахор гэл. Гэтэл тэнд дахиад нэг өөр орон зай, хайрын зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас нөгөө хит хөндлөнгөөс хараад зовхоо өрөөл хүн ганцаараа ч зовноо, жаргахаа өрөөл хүн ганцаараа жаргадаг гэл энэ тал нь одоо хитрхи бас туйлшраасаа гэж хүсэхгүй байна. Тэгвэл бид нар нөгөө аюу их тийм онч үхсээр ингээл амьдралаа ингээл явдаг болсон шүү дээ. Тэр өөр аюу алдаатай санагдал. За нэрэл хүн ингээл юу хоёлаа байгаал тий жаргах гэж амьдрдаг учраас тэгэхээр би нүнтэй зовоод нь шүү дээ. Хөл би нүнтэй амьдарч яах юм. Ерөн шууд салсан дээр байна гэд нөгөө салах тохиолдол ч юм уу сэтгэл хөдлөлөөр юмд хандах магадлал өндөр байх боломжтой. Тэгэхээр үнэхээр хүн одоо яг хэрвээ тухайн харилцаанд дундаа тиймч аз жаргалтай биш бол тэрийг яагаад вэ? Юунаас болоод байна вэ? Юунаас нь болоод ийм зөрчилдөө илүү хүүсэт энэ үнэт зүйлсийн нөгөө зөрчилдөө маань байна уу? Эсвэл өөр ямар асуудлууд одоо магадгүй хадмууд амьдралд оролцоод байна уу? Санхүүгээрээ хадмуудаасаа хамааралтай байгаад байна уу? Тэгэх юм бол тэр хадмуудын зүгээс ч гэсэн амьдралд бол оролцсон хин мөнгө өгчөнд тухайн хүн маань эрх мэдэл бол авдаг байгаа. Тэр хүн шийдвэр гаргана тийм. Тэр хүн шийдэн. Та нар ингэж юм аа тэгвэл одоо та нар ингэхгүй. Үгүй одоо хүүхдээ бол ингэсэн дээр гэдэг ч юм ингээд бүх юмд илүү оролцох юм. Энэ нь магадгүй тухайн хосын хоорондын харилцааг зөрчилдөөнтэй болгоод байна уу? Яг юу үнэхээр аз жаргалгүй болгоод байна вэ гэдгээ бас ингээд хайгаад судлаад тэрийг бас өөрчлөлтөөр ингээд анзаараад ажиллаад эхлүүл ингээд жаргах боломж байгаа. Угаасаа ямар ч харилцаа зөрчилгээ харилцаа гэж үргэлж ингээл байнгын аз жаргалтай байна гэдэг зүйл бол байдаггүй. Тэгээ энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд зарим хүмүүсийн хувьд ингээд ээж аав нь ерөөсөө хэрэлддэггүй ингээд байсан үгэндээ багаас нь эхлээд ерөөс нэг ч удаа ээж ааваа хэрүүлээ ингээд харж байгаагүй. Тэгээд ирэнгүүд өөрөө ингээд хосын харилцаанд ороод нөхөртэй боллоо, эсвэл эхнэртэй боллоо. Тэгсэн чинь баян хэрэлдээд байна гинэ. Тэгээд ирэнгүүтээ за ер нь энэ хүн бол биш юм байна. Манай ээж хоёр бол ерөөс ингээ хэрэлж байгаагүй. Тэгэхээр энэ хүнтэй би баян хэрэлж ин гэдэг чинь би бол ингээ баян зовж байгаа мэт битээр ерөөсөө таарахгүй хүмүүс юм байна гэд бүр ингээ салъя гэдэг бодлого ч гэсэн илүү их орж ирдэг тохиолдлууд байдаг. Тэгэхээр нөгөө талаасаа бас нөгөө хүүхдүүддээ хэрэлж байгаа харуулахгүй байна гэдэг маань бас хитрхийн нөгөө нэг юм хиймэл хосон харилцааг харуулдаг байгаа юм болов уу гэж боддог. Яг тэгвэл хүүхдүүдийн хажууд битээ хэрэлцжээ гэдэг зүйлсийг айгүй нөгөө нийгэмд бол түгээдэг шүү дээ. Гэтэ тэр нь нөгөө хашгираад ч юм уу ойрлоо чарлаа тэгж хэрэлдэхийг бол ерөөсө зөвлөөгүй шүү. Зүгээр эрүүлэр одоо сүлээж хоёр нь ингээд маргалцсан байгаа, зөрчилдсөн байгаа. Тэгэхээр дараа нь эвлэрснээ заавал хэлнэ. Эсвэл эвлэрч байгаа харуулдаг ч юм уу. Эсвэл маргалж байгаа бол айтар дууган өндөрсөхгүйгээр тий эвтэхнэр ингээд тий над таалагдахгүй гэдэг эсвэл тусдаа өрөөнд орж аваад би биелүүг хашгирахгүйгээр би биднийгээ тайвширсныхаа дараагаар жоохон маргалтаад бас зөв маргалтыг харуулад байх юм бол хүүхдүүд маань яг тэр зөрчилдөөнөөс бас айхгүй яг л зөрчилдөөн байж ч хямрал байж л угаасаа ахиц өөрчлөлтүүд бол гардаг. Сэтгэл зүйн тийм ээ насны төрөл бүрийн хямралууд байгаа. Тэр хямрал болгон маань ч гэсэн яг л нэг юм ахиц өөрчлөлтийн яг өмнөх алхмууд байдаг шиг хосын харилцаан ч гэсэн хэрүүл маргаан зөрчилдөөн байж ич тэр нь дараагийн шатанд харилцааг илүү бат бөх болгоод байгаа юм байна гэдэг зүйлийг хүмүүс жоохон харахгүй байгаад тийм яг үнэ санагддаг. Тэгээ энэ дэр тэгээ нөгөө нэмж хэлэхэд одоо амжилт гэдэг зүйл ч гэсэн бид нарт амархан олддоггүй шүү дээ тий. Тэгвэл бид нар нөгөө
одоо зовхыг хүсдэггүй төрлийн. Тэгвэл тэрийг ялангуяа хайр дээр аюух зовхыг хүсдэггүй гэж байгаа байхгүй. Цааруулаад идэг. Энэ дээр л би 50 баймаар байна тий. Ажлын стрессээ давчаад гэр бүлийн харилцаа ерөөс ингэж чухалсаар авч үздэг. Дараа нь болно гэд. Тэгвэл хамгийн чухал зүйл маань өөрөө тэр хосын харилцаа буюу гэр бүл. Энэ дээр бид нар хамгийн их зовх хэрэгтэй байхгүй яг үндэ. Тэрийг ингэ шийдвэрлэх гэж одоо асуудлыг ойлголцох гэж хамтдаа хөгжих гэж тий. Энэ зүйл дээр цаг зарцуулж буцаад энэ зүйл бусад зүйлүүд нь ингэ тэгшрээд явах юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бас нэмэлтээр хэлэхэд эцэг эхчүүд ингэдэм юм байна л да одоо нөгөө зөвлөгөөнд харахаар хит ингэ сайн аав ээж байх гэдэг. Ерөөсөө сул талаа харуулдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй тий. Тэгээ нөгөө эрх мэдлийн зөрчилдөөн гараад эндээс маш их зөрчилдөөн гаргаад холдоод идэг гэж байгаа юм. Тэгээ бидний одоо нөгөө сэтгэл зүйчийн зөвлөгөө юу гэхээр та ингэ бас хүн штэ. Та ингэ хүүхдэд сул талаа харуул та. Тэгэхээр тэр хүүхд чи яаж хараа илэрхийлэх юм бэ гэж айгүй зөвлөдөг байхгүй юу. Тэгэхээр бид нар магадгүй одоо энэ нөгөө улаан их сэтгэл зүйчийн хэлснээр маргалдаантай зүйлээ сул талаа ч гэсэн харуулад гонигтай байгаа зүйлээ мэдрүүлэх нь ч гэсэн тэр хүүхдийн өөрөө нөгөө сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хайрлан нэрх сэтгэлийг хөгжүүлж өгöd байгаа зүйл байхгүй юу. Тэгэхээр даван туулах процессыг бид нэр илүү сайжруулж иж энэ хайр дээр ч гэсэн илүү амжилттай байх магадлал нь үүсэж байгаа байхгүй юу. Нэг хэрүүл болгонгоотал за би манай ээж хоёрлдаг би ерөөсөө хоёулаа хэрлээ. Хүмүүс ингээл одоо үргэлжлэх явцдаа шууд салдаг юм нөгөө зөрчилдөөн тэр маргаан тэр одоо нөгөө нэг яаж буцаад эвлэрхүү гэдгээ чи ингээд ерөөсөө бодохгүйгээр явах гад байд. Яг тэр зөрчилдөөний чинь чи төрөөгөөс ахгүй. Тийм юм байсан. Би өөрсдөө ямар хайр хүртэх ёстой гэж бодно. Яг л тийм хайрыг хүлээж авдаг. Сэтгэл зүйч ч гэсэн одоо нөгөө манифест аягүй ярьдаг болсон тийм инфлюенсерүүд, коучуд манифест хийж ингээ татах гэл энэ өөрөө нөгөө далд ухамсартай холбоотой зүйлийг яриад байгаа. Тэгвэл энэ өөрөө бүр яг одоо намайг сэтгэл судлаар сурч байхад үед ч юм нөгөө нууц гэдэг ном бидгсэн шүү дээ. Сэтгэлтэй бодлын хүчээр татах нь энэ өөрөө ерөөсөл нөгөө хүн юу бодно түүн луга татагдчихэйдэг. Тэгэхээр яалчгүй чи ямар хайрыг хүсдэг тэрэндээ ингээ татагтаад байдаг. Тэгэл хүмүүс ярьдаг шүү дээ ингээ одоо муухай жишээ авахад одоо нөгөө хүчирхийлэлт өссөн хүүхэд маань өөрөө хүчирхийлэгчтэй суух гэдэг. Энэ өөрөө юутай холбоотой гэхээр далд ухамсарт одоо энэ нөгөө суугдчихад идэг тийм. Магадгүй одоо ингээ маш аврагч гэр бүл төрлөө л дээ. Ээж нь аавыг нь дандаа авардаг, дандаа хайрлж халамжилдаг, айхуу насрал байдаг. Энэ өөрөө буцаагаад би өөрөө аврагч талыг өвлөд авчих гэдэг. Тэгээ би нөгөө нэг одоо өөр дээрээ ч юм уу ингээ бодохоор би аюу тийм мөрөвдөж хайрлах төрөл юм байхгүй. Нөгөө ингээ сул дорой хүнийг их хайрлах гэдэг. Би одоо яг хий юм бэ те. Би яг юу юм бэ те. Тэгмээд ингээ нөгөө аюу тийм ингээл багасаал ингээл би өөрийнхөө ингээл хайрын хэлийг бодохоор ингээл годмонд байгаа хүнийг өрөвддөг, гэмтсэн байгаа нохойг хараад өрөвддөг. Тэгмээд одоо ингээ бодонгууд сул дорой байгаа хүнийг аюу их хайрлах. Гэтэл эрэгтэй хүн ч өөрөө хүчрхэг байдлыг эмэгтэй хүн хажууд мэдэрдэж тэнд ингээ байдаг гэдэг байна. Гэтэл би тэрийг мэдрүүлэхгүй шүү дээ тий. Хитрхи ингээ сул дорой хүнийг хайрлахаа ч гэдэм юм. Энэ нь өөрөө нөгөө бас эмэгтэй хүмүүст байгаад идэг. Бас ингээ гэр бүлээсээ өвлж аваад идэг нэг тийм буруу ташаа тэр нөгөө хайрын ойлголт байх гэдэг. Багтаа харсан зүйлээ ирээдүйд одоо бий болгоод шүү дээ тий. Тэгэхээр энийг бас нөгөө манифест хийх маягаар ч юм уу ер нь л одоо өөрчлөх нь аюу зөв. Өөрийнхөө бас нөгөө юунд татагч जैन өөрийнхөө бодлууд алдаатай бодлууд дээр ажиллаад тий. Гэтэ нэлээд урт хугацааны ажилттай. Гэтэ нөгөө ингэдэг шүү дээ. Мэдхгүй хүнд мэрэгэн цаохор мэддэг хүнд ирээн цаохроо гэдэг. Тэгээ өөрөө нөгөө энэ танлын мэдээллүүдийг мэдчихүүлэх хүн өөрөө ухамсарлаа авчдаг байхгүй. Засахаасаа илүү анзаардаг. Нэр ингэдэг штэ эн чинь юм штэ гэд. Тэгэхээр мэдээлэл өөр аягүй чухал. Тэгмүүд бид нар маш олон мэдээлэл аваад байна л гэдэг. Гэхдээ энэ өөрөө бас ашиглагддаг байхгүй юу? Тэр мэдээлэлээс ер нь бол би ингээ бас цухтах шаардлага үүж аягүй боддгоо. Мэдээлэлтэй байх тусмаа тэрний талаар ингээ ухамсар маань илүү нэмэгддэг гэх юм уу? Тийм. Тэгэхээр л одоо нөгөө бүхэл зүйлсийн урьдчилан сэргийлэх зүйл нь одоо 70% байгаад байдаг. Гэмт хэрэгч байсан, сэтгэл зүйч байсан тий. Гэр бүл төлөвлөлтийн ч гэсэн 70% хүчрхийлж гэсэн. Хүчрхийлж гэсэн. Энэ өөрөө яагаад байнга байд юм бэ гэл бас нэг юм ишлээд ч тань нөө. Coca-Cola яагаад реклам хийд юм бэ? Тий. Дэлхийн номер 1 бортлол дундааны газар шүү дээ. Дахин сануулах гэж байгаа байхгүй. Хүн нөгөө марцдаг юм таа. Тэгэхээр нөгөө би байгаа шүү. Энэ кола уух хэрэгтэй шүү гэдэг сануулгын тулд байнга реклам хийдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүн ч гэсэн өөрөө өөртөө нөгөө мартуулахгүй тул би энэ дээр алддаг шүү. Би ингэж ойлгодог, би ингэж ухамсарладаг шүү гэдэг аюулсын сануулж ахын зүг. Бас энэ нөхцөл байдал би яг юу хийх хэрэгтэй вэ гэдэг бас мэдэх нь айгүй чухал гэж бол боддог. Яг л бид нар юу болохгүйгээ мэдээд тахаараа болохгүй штэ. Оо
хийчлээ гэдэг ч юм уу. Нөгөө юу болох вэ гэдгээ бас хүн мэддэг байх юм бол за би ингэдэг хүн шүү. Тэгэхээр би одоо энэ удаа ингээ да тэгээ да гэдэг хэлэх юм бол арай нөгөө тухайн үйлдэлүүдийг гаргахаас урьдчилан сэргийлэх боломжтой болов уу гэж бол хардаг. Тэгээд үнэхээр нөгөө хүүхэд байхад бас одоо тухайн хүнийг ээж аав нь яаж хайрыг мэдрүүлдэг байсан, яаж хайрыг авдаг байсан эргүүлээд одоо өөрийг ингээд үл тоодог байсан байх юм бол насан туршийн хойноо мэдээж хэрэг одоо хосын харилцаанд орохоор яг нэг тим одоо гэр бүлийн хүнээс сонгоод одоо гэр бүлийн хүнээрээ тим хүнийг сонгоод хүүтэн хүндий ч юм уу тэгэхээр тэр хүнийхээ ингээд бас л нөгөө хайрыг авах гал яг ингээд зүтгэхэд өөрөлдвөл тухайн хүн өөрийгөө юу хүртэх хэрэгтэй л гэж бодож ийн яг тэрийгээл хүлээн зөвшөөрөөд хүртээд явдаг. Ийм л тавилантай гэж аюул ярьдаг шүү дээ. Одоо өнгөрсөн. Гэл үгүй шүү дээ. Та хангалттай хайрыг авах хэрэгтэй тий хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм баггүй юу? Тийм тэрийг аюул сайн мэдчихвэл тэгэл ер нь бидний оюун бодлоос маш их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр тэрийгээл гол нодордох хэрэгтэй. Хайр дурлал саад болж буй бүх бэрхшээл болгоно түүнийг улам хүчрхэг болгодгоо. Вильям Шекспир. За Шекспир ах маань хэлжээ. Юу гэж бодож байна вэ? Тийм би бол хүлээн зөвшөөрж байна. Угаасаа л нөгөө амьдрал дээр ч гэсэн бид нар ямар нэгэн зүйлийг даван туулж иж илүү хүчрхэг болж бидний дархлаа нэмэгдэж тий илүү чадваруудыг эзэмшдэгтэй адилхан хайр дээр ч гэсэн үе шатууд гэж байгаа. Тэгээ нөгөө гэр бүл төлөлтөөс гадна анхны нөгөө залуу гэр бүл толгомдог асуудлууд хүртэл байдаг аахгүй. Тэгэхээр тэрийг ингээд даван тоолж иж бид нар нөгөө илүү хүчрхэг болдог. Жишээ нь одоо нөгөө хоёр талын эцэг их нөгөө орж ирдэг гэж ярьсан шүү дээ тий. Тэгвэл энэ тохиолдолд яаж харилцах ёстой юм? Хил хязгаар буюу тэр нөгөө харилцааныхаа хил хязгаарыг яаж тогтоох ёстой юм? За дараа нь гурав дахь читгээд буюу хүүхэд төрөх үед яах ёстой юм? Хоёр дахь хүүхэд төрөл яах ёстой юм тий. Энэ дандаа үйл явц буюу нөгөө шатаараа тий тэр нөгөө бэрхшээл болгон байгаад байгаа аахгүй юу? Тэгэхээр энэтэй бол ингэж л санал нийлж байна. Дээрээс нь эндээс ингээ уншаан болол нөгөө Ромео Жулиета маань санаанд орж ирээд байна шүү. Тэгэл нөгөө тэр хоёрыг болохгүй гих тусам улам тухайн зүйлийг илүү хүн ер нь бол хүсдэг. Хориглох тусам. За чи одоо энийг ингэхгүй шүү гэж хэлчих юм бол нөгөө нэг зүйлээ улам авах гэж ингээд бид нар тэмүүлдэг. Тэгэхээр хориглох тусам тухайн зүйлийг хүснэ. Тэгэхээр нөгөө талаараа бас Вильям Шекспирийн маань Ромео Жулиета дээр гардаг шиг яг юм хайр саад болох зүйл их л байх тусам л одоо тэр хайр илүү хүчтэй болж байгаа гэдгийг бас Ромео Жулиета гараж ирсэн харуулт юм болов магадгүй тий харлах. За. За хайр бол салхи шиг чи түүнийг харж чадахгүй гэхдээ мэдэрч чадна. Николас Спаркс зохиолч хэлсэн байна. Тийм тэгэхээр хайр угаасаа харагддаггүй мэдрэгддэг зүйл. Тэгээ эндээс яг нөгөө нэг мэдрэмжүүд ингээ өгсөж байгаа байхгүй шууд ингээ хайртай холбоотой хайрыг ярихаар эцэг эхээс авж байгаа хайр ямар байдیں۔ Ах эгчээс авж байгаа хайр ямар байдیں۔ За хосын харилцааны хувьд хайр ямар байдیں гэл мэдрэмжүүд маань усж байгаа учраас яг салхи шиг гэдэг нь өөрөө бас аюу таарж байна. Яг л салхи биднэрт мэдрэгддэг байгалийн үзэгдэл шүү дээ тий. Хүчтэй зөөлөн тэгээл шуурга энэ болгоно л санал нийлж байна. Тэгээд үнэхээр яг нөгөө хайр яг мэдрэгдэг гэж заримдаа зүгээр тэр хүний харцсан хүртэл энэ хүн надад хайртай гэдэг тэр мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр зарим хүмүүсийн гэтээ бас хайртай шүү гэж хэлж байгаа нь бас заримдаа хуурамч юм шиг худлаа юм шиг сонд. Эсвэл зүгээр л нөгөөний байдгал нэг үгттэй сайн байна уу гэж хэлж байгаатай адилхан л хайртай шүү гэд бүр нэг ингээд нэг амны зүгээр нэг муншлаг болцсон юм шиг яг бас тийм байдлууд бас анзаарагддаг. Одоо нөгөө зарим хүмүүс ингэж хэлдэг шүү дээ. Үг нь нялуун байх тусмаа одоо юу н хуурамчаа гэл юу гэдэг лээ гэж байна. Тиймэрхүү байгаад байна. Тийм тэгэл нөгөө бидний аав ээж үед ч юм одоо нөгөө социализмын үеийн үед болгоод мэдрүүлдэг аюу их те. Одоо ингээ нөгөө залуучууд юм уу манай үеийнхэн тэгэл нөгөө Z generation альфа үе бодохоор хит их юм нөгөө уян яруу үг хэллэг аюу хэрэгэлдэг болсон те. Би энд аюу үгээр илэрхийлдэг. Гэтэл тэр энэ мэдрэмж гэдэг зүйл нь байгаад байна уу байхгүй байна уу гэдэг бас их хэрэгэлцээт. Тийм. За эцэст гэрлэлтч бай, нөхөрлөлч бай, аливаа харилцааг холбоож тогтоон барьдаг гол гүүр нь ярилцах байдаг. За. Яг үнэ. Дандаа л яг үнэ гэдэг нэ. Тийш та одоо нөгөө ярилцааг үгээс үүдээд асуудал томордог. Тэгээ ярилцаж чадахгүйгээс өөсөөд зөрчил маань бий болоод байдаг. Тийм. За тэнгуут ингээд ярилцах гэл сэтгэл зүйчнэр ингээд аюух ярьдаг. Тэнгуут хүмүүс
Тэгэл ярилцдаг штэ л гэдэг. Ер нь яг ингээд ярилцсан гэдэг нь яг яаж ярилцахыг чиний хувьд ингээд хүмүүст энгийн байдлаар тий ойлгуулж болох гэж боддог үе. Яг нөгөө ярилцах тал дээр ч юм ингээд олон аргууд ингээд байдаг л та бид нар ч гэсэн ингээд мэдээж ингээд зөвлөдөг. Гэхдээ хамгийн энгийн зүйл нь юу вэ гэхээр хүн сонсох гэж ерөөсөө нөгөө хариулах гэж ерөөсөө сонсд юм л та. За энэ хүнд би юу гэж хэлэх үү? За энэ дэр би тэгж хариулна да. Энд чинь намайг ингэ хэлчихлээ. За одоо би ингэндээ гэлдээ айгу боддог. Гэтэл ярилцахын хамгийн зөв зүйл маань яав вэ гэхээр тэр хүнийг сонсох. Яг юу хэлэх гээд байгаа юм те. Ийм үед надад гомдсон юм байна. Ийм үед ууралсан юм байна гэдгийг ойлгох гэж сонсох нь ярилцсан хамгийн төлхөр байхгүй холбоос үүсгдэг. Тэгвэл бид нар ямар ч юм дээр одоо нэг ярилцлага хийж байгаа адилхан за юу гэж хариулах вэ гэж бодохоор бид нар өөрсдөө аюу их алдаж харилцаа маань өсөхгүй хит их хамгаалагддаг. Тэгээ өөрийгөө өмөрөөд идэхгүй. Би тайлбар тавихтаа би ярилцахтаа чи ингэдэг үстэй тэгдэг үстэй. Тэгвэл дараагийн нөгөө сонсохоос гадна нөгөө юу гэж хэлэхээс биш сонсож ярилцахаас гадна дараагийнх нь юу гэхээр би ярианы хэл дээр тий. Надад ингэж мэдрэгдэж байна. Надад ийм байна. Би ингэж бодлоо гэдэг нь өөрөө нөгөө буруутгахгүй харилцааг илүү нөгөө зөрчилтэй болохгүй арга гэж би аяг их боддог. Энэ нь өөрөө аяг зүг байдаг тий харилцааны арга. Таны хувьд одоо жишээ нь ярилцах тэр яавал одоо ярилцлага үүсдэг вэ? Сэтгэлээсээ ярилцсан. Ярилцсан гэдэг дээр миний хувьд үнэхээр нөгөө хүнийгээ сонсоод тэгээд яг ийм илүү ойлгох гэж сонсосоо гэж үздэг. Тэгэх юм бол илүү хялбар байдаг гэж бол хувьдаа үзтгэл тий хүмүүс ч гэсэн талаар бол хэлдэг. Тэгэхээр одоо ингээд сонсоод нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлийг нь одоо мэдрэмжийг нь хараад тэр хүний царай ямар байна, гонхтой байна уу, баяртай байна уу, ямар царайтай байна. Тэр тухайн хүний ярьж байгаа дууны өнгө аяс нь ямар байна, биеийн хилэмж нь ямар байна. Тэрийг нь ажиглаад тэгээд яг тэр тухайн хүнийхээ мэдрээд байгаа зүйлийг нь яг өөрөө ингээд мэдэрчих юм бол аяанда тэр хүн юу хүсэж байгаа, ямар үг хэлэх хэрэгтэй вэ гэдг нь цаанаасаа гараад ирдэг гэж хувьдаа бол хардаг. Тэр зүйл дээр жишээлбэл хин нэгэнд одоо юм хүнд өдөр боллоо гэхэд нөгөө хүнийхээ юу мэдрээд байгаа энэ хүнд гонхтой байгаа юм байна. Чамд өнөөдөр үнэхээр хүнд өдөр байсан юм шиг байна. Дууны өнгнөөс ч хүртэл ингээд мэдрэгдэж байна. Нөгөө бидний биеийн хилэмж, дууны өнгө, одоо нүдний харц хүртэл одоо юу ярьж байгаа нь биш. Одоо хүн жишээлбэл сайн байна уу? Тэ эсвэл сайн байна уу гэж хэлэх маань. Уул нь ялгаагүй сайн байна уу гэдэг үгийг хэлж байгаа ч гэсэн тухайн хүний дууны хилэмж, биеийн хилэмж, дууны өнгнөөсөө хамаарат аль хэдийн тухайн хүндээ энэ хүний яриа одоо тий намайг ойлгож байна уу ойлгохгүй байна уу гэдэг нь яг мэдрэгддэг. Тэгэхээр зүгээр тухайн хүнийг үнэхээр уянгагийн маань хэлдгээр сонсоод одоо тий ойлгох гэж сонсоод тэгээ сонссныхаа дараа маш сайн нөгөө хүнийхээ мэдрээд байгаа мэдрэмжийг нь мэдэрчих юм бол аяанда хэлэх ёстой үг нь цаанаас гараад ирдэг гэж бол хардаг. Яг үнэ. Санал нь байна. За хэрв чи хоёр хүнд нэгэн зэрэг дурласан бол хоёр дахь хүнийг сонгоо. Хэрвээ чи эхнийхээ хүнийг үнэхээр хайрлаж байсан бол хоёр дахь хүнд дурлахгүй байсан. За Johnny Depp жижигч маань хэлсэн байна. За яг энэ дээр бол санал нийлэхгүй байна. Гэтэ би бол ер нь өөрөө бол их дурламтгай төрлийн хүн. Маш их краштай. Тэгээд дурламтгай байна гэдэг нь өөрөө нөгөө мэдрэмжээс гадна хайр биш ахгүй, догтлол ахгүй. Би нөгөө нэг ярианыхаа ихэнд хэлжсэн шүү дээ, тий. Хайр гэдэг бол шийдвэр гаргалтаа. Тэгэхээр энэ үгтээ санал нийлэхгүй байгаа нь юу гэхээр бид нар дандаа тийм мэдрэмжүүд төрнө шүү дээ, тий. Хин нэгэнд таалагдана, хин нэг шохоорхон. Гэхдээ энэ мэдрэмж дундаас бид нар нөгөө хайрлна гэж сонгоцсон, шийдвэр гаргацсан үндэ үнэнч байх, тууштай байх зүйл айгу чухал гэж боддог. Тэгэл нөгөө нэг юм хошууг ярьдаг шүү дээ, тий. Нөхөртэй болно гэдэг чинь нэг гоё залуу харж яснаа энэ цамц манай хүнд яг тарах юм байна гэж бодохыг одоо хайр гинэ гэж тэгдэг. Тэрнтэй адилхан шийдвэр гаргалт гэж боддог. Тэгэхээр мэдээч өөр хүн хөөрхөн гоё сайхан харагдах боломжтой өгөөсөхгүй. Гэхдээ тэрийг дагаад яваа гэсэн үг биш байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь үнэхээр хоёр дахь хүнийг сонгож байна гэдэг нь тэр ихний харилцаан дээр ямар нэгэн одоо хэрэгцээг нь одоо хангахдахгүй байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн тэр хосын харилцаан дээр тэр асуудлаа
шийдэж чадахгүй байгаа мөртлөө дараагийн харилцаа сонгохоор яг л нөгөө нэг харилцаан дээрх асуудал маань дахин үүсдэг зүгээр арай өөр хүнтэйгээр тэр цумагийн юм зөвлөгөөний явцад ч юм уу эсвэл хүмүүстэй ингээ уулзах явцад ингээд осын харилцаантын талаар ингээ яриулахаар нөгөө нэг асуудлууд нь хүн л солигдоод байгаа болохоос биш нөгөө асуудлууд нь ер нь бол нэг солигдохгүй давтагдаад зарим нь жоох арай сайжраад идэг боловч яг чанарын хувьд бол яг адилхан байгаад идэг. Тэгэхээр яг юм хосын харилцаан дээр тэр тусмаа нөгөө хүнийгээ өөрчлөх гэж нөгөө хүнийгээ инкээс илүүтэйгээр эхлээд өөрт нь яг би ийм хүмүүсийг сонгоод байдаг юм бол яг юу нь болохгүй байгаад байдгийг тэрийгээ бас ингэж ойлгоод ухаарах юм бол дараагийн харилцаан дээрээ илүү амжилттай байх боломжтой байдаг юм болов уу гэж хардаг. За дараагийн үг хайрт хүнийхээ төлөө амиа өгөх би сайн мэдэхгүй байна. Ийм баатруудыг дагаж амьдрах хэцүү. Яагаад гэвэл энэ бол кино. Миний бүтээсэн дөрөвдтэй намайг буу андуураарай. Хайранд итгэж бүхнээ орхиод түүний төлөө амьдралаач золиосгоод бэлэн байх. Энэ бол жинхэнэ эмгэнэлт явдлаа. Leonardo DiCaprio. За манай Leonardo DiCaprio ч алдартай 25 насноос дээш одоо эмэгтэй хүнтэй уулздаггүй. Тэгээ 25 хүрээл ирэнгүүт ерөөдөө юм салдаг. Тэгээл одоо хүртэл ингээд нэг дахиад юм залуухан эмэгтэйтэй тийм одоо өөрөж болцож явжаа гэж бол ярьдаг. Тэр талаар амар алдартай байдгаа. Энэ юу н хэлсэн үг нь юу гэж бодож байна? Санал нийлж гин үү? Нийлэхгүй байна уу? Заримтай санал нийлж гин үү? Тийм яг уу би бол санал нийлж байна. Ер нь бол нөгөө хин нэгний төлөө яг миний энэ үзэл бодол хандлагатай л амьдралаа золиослол тэр хүний төлөө даганд дураагаад амьдрах нөгөө дагаал өгөхтэй тийм юм бол байхгүй. Тэгээ хайр гэдэг чинь өөрөө тэр хүнийг байгаад мэдээж хайрлна. Гэхдээ цаашид амьдрахтаа ч гэсэн тэр хүнийг зовоохгүй тулд аз жаргалтайгаар илүү амьдрах нь өөрөө энэ жинхэнэ хайр юм шиг надад санагддаг байхгүй. Мэдээж одоо нөгөө намайг эмнэлэгт ажиллаж байгаа ч гэдэг юм уу ахмад насны гэр бүлд яг энэ хас харилцаан дээр ингээд хагцал тий гашуу маш их тохиолддог. Тэгээ энэ хүмүүсийн хайрлаж байгаа хайр тэр хүндээ өнж байгаа хайр нь юугаар илэрхийлдэг вэ гэхээр ерөөсөө аз жаргалтайгаар үр хүүхдүүдтэйгээ цааш үргэлжлүүл амьдрах амьдралын хэм маяг алдахгүй тий тэр хүний загсан зүйлийг одоо биелүүлчих ч гэдэг юм уу энэ зүйл нь өөрөө дурсан санаж одоо амьдрах нь өөрөө маш том хайр хийлээд байгаа байхгүй. Мэдээж бид нар нөгөө амьдралдаа уу гашуг даван туулдаг тий бид нарын хайртай эцэг гэх за өөр хүүхэд магадгүй хэн нэгэн одоо үүд болох энийг бид нар үүсэхгүй бид нар шийдэхгүй тэгээ энэ болгонд бид нар нөгөө амьдралын шаардлагаар хайр бол ингээл өөрийнхөө амийг золиослох би чинь төлөө өгөх бэлэн байна гэдэг маань өөрөө хит юм хийсвэр зүйл байгаа байхгүй. Тэр хүн ч гэсэн надад хайртай байвал амьд сэрүүн байхыг л хүсэн тий. Тэгэхээр энэ өөрөө аз жаргалтайгаар амьдрах, тайван амьдрах тэр зүйл нь өөрөө хайрын хил юм болов уу, зөв хайр юм болов уу гэж би боддог. За тэгээд ерөөдөө нэлээд олон ишлүүдийн талаар бол бит хоёр одоо хуваалцаж ярилцлаа. Тэгээд одоо нэг ишлэлийг болохоор та бүхэндээ үлдээмээр байна. Тэгээд та бүхэн маань өөрсдийнхөө сэтгэлээс бас хуваалцаарай. За манай уянгаа маань тэр ишлэлийг уншаад өгөөрэй. За хайр бол хоёр хүн тоглож хоёулаа ялдаг тоглоом. За Эва Габор жүжигчин маань хэлсэн байна. За тэгэхээр та бүхэн маань энэ ишлэлийн талаар юу гэж бодож байгаа өөрсдийнхөө сэтгэлээсээ бидэнтэй бас хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл нүцэн та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Баяртай.